Сайн байцгаана уу? YouTube сувгаа хөгжүүлэх цуврал хичээлийн ээлж дугаар та бүхэнд хүрж байна. За энэ удаагийн хичээлээр бид нэр YouTube end screen гэж юу болох түүнийгэр нь яагаад хэрэгэлдэг. Тэгээ түүнийг видеон дээр хэрхэн тохируулахыг энэ хичээлээр асуув. YouTube сувгийг хөгжүүлэхтэй холбоотой одоо өмнөх хичээлүүдэд та хараахан үзэж амжаагүй байгаа бол яг энэ видеоны description box буюу одоо тайлбар хэсэгт нь өмнөх хичээлүүдийн линкүүдийг холбоодох болно. За ингээд одоо бүгд хичээлээ эхэлцгээе. YouTube end screen гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо бид нэр ингээд YouTube дээр видео үзээд дуусах үед бол ингээд энэ тухайн видеотой одоо холбоотой дараагийн бичлэгүүдийг үзэх үү эсвэл энэ сувгт байгаа өөр бусад видеог үзэх үү гэдгийг одоо ингээд санал болгож энд нь ингэж гаргаж ирэхийг бол end screen хийх гэж нэрлэдэг байгаа. Энэ жишээний хувьд гэхэд хоёр плейлистийг бол холбоодох ч гэсэн байна. Нэг subscribe. Тэгээд эндээс харж байгаа даа энэ одоо хэрвээ ингээд сонирхолтой видео энэ өөрийн ч одоо сонирхож байгаа юм хаалгатай холбоотой юм бол энийг тараад ингээд энэ сувгийг одоо үргэлжлүүлэн бусад видеонуудыг үзэх юм. Видеон дээр end screen видеог яаж холбож тохируулах вэ? Тэгэхээр хоёр аргаар тохируулж болно. Сувг руугаа одоо ингээд YouTube сувгт яваа видеогоо нийтлсэний дараа end screen тохируулж болно. Эсвэл видеогоо одоо аплод хийж явахдаа end screen тохируулж болно. За тэгэхээр одоо бүгдээрээ ингээд оруулсан байгаа видеон дээр end screen хийж өгье. За энэ видеон дээр end screen хийгээд тохируулгыг хий. За тэгэхээр бол энэ видеогоо ингээд сонгож байна. За ингээд сонгохоор энэ доотлолт нь edit video гэдэг гараад ирнэ. За тэгэхээр энэ edit video гэсэн товчон дээр дарна. End screen-ийг тохируулахдаа одоо нараа баруун доод булан дарна. End screen гэсэн товчон дээр дарна. За ингэхээр end screen гэсэн энэ цонхны нэгдэнэ. За энэ цонхны энэ зүүн гар талд байгаа энэ хэсгээс одоо бид нэр end screen-ийнхаа загвар буюу темплейт их сонгоно өгч болдог. За одоо жишээлбэл нэг видео нэг subscribe байна тийм ээ. За энд болохоор мөн одоо видеоны урталтаа subscribe button хойно байх юм загвар байна. Эсвэл одоо хоёр видео нэг Xbox эндээс болохоор яг загвараа сонгоно гэсэн. За би энэ загварыг сонгож байна. Нэг. За тэгэхээр энэ видео ингээ үзээд дуусангууд ийм байдалтай одоо видео маань гарах нь байна тийм ээ. За тэгэхээр энэ талд нь болохоор зүүн гар талын энэ цонхонд одоо хэдэн минут видео бичлэгч яг хаанхан хэдээс хэдэн минутын оронд энэ чи үргэлжлэх хугацааны энэ дээр гардаг байхгүй юу? Одоо энэ болохоор энэ цаадлын энэ хүрээ юу гаргаж байна тийм ээ. Энд нь одоо сувгийн нэр тэгээд ингээ профайл зураг энэ төр гаргана. Зөвхөн профайл зураг гэдэг юм бол за би энэ ингээд сонгож идөө. За энэ доод хэсэгт болохоор юм таймлайн буюу юм хугацааны интервалтай тохируулах юм гарч ирж байна тийм ээ. За тэгэхээр нэмээд бас одоо ингээд нэг ингээд сонгож авах юм нэмээд оруулах боломжтой байдаг. За нэмэхийн тулд энэ add element гэдэг дээр дарна. За одоо видео нэмэх үү, плейлист нэмэх үү, сувг нэмэх үү гэж болно. За энэ дээр би одоо сувг нэмье. За ингээд за эндээс би сувгаа хайх нэ тийм ээ. Одоо би өөрийнхөө сувгийг холбож өгье. За төвшөө тэмдгээд тэгэхээр юм. За би энэ сувгаа холбоод өгч. За энэ сувгаа би одоо хугацааны интервалд нь хизээ гарахаар энэ хоёрыг гард энийг бас ингэж хугацааг нь тохируулж өгч болно. Эхлээд энэ одоо захиалга тавьж гараад дараа нь одоо хамгийн их үзэлттэй видео гаргахаар эсвэл энэ хоёрыг ингэж зэрэгцүүлээ энэ хугацааг нь бол ингэж тохируулчих болох нь тийм ээ. За энэ дээр за одоо би сувг ингээ холбож өгсөн тийм ээ. Нэг сувгийг одоос энэ агуулгатай холбоотой юм сувг санал болгох чинь мөн өөрийнхөө одоо бусад сувгийг ингээ сувдчлах боломжтой. За тэгээ энийг нь бас ингээд өөрчлөх өөр одоо сувг ингээ холбохоор бол саяны энэ харантай нэр дарахна. За энэ дээр одоо custom message гэж байна. Ямар одоо ингээд харангууд энэ дээр нэг юм текст гардаг. За тэгэхээр би юу яач мэдээлэл хөтөж. За энэ дандаа л мэдээлэл технологийн чиглэлийн ийм хичээлүүд байдаг болохоор ийм нэрээ өгчээ. За ингээд бичээд өгч чинь. За тэгээд ард талд нь бас одоо ингээд дуу оруулах боломжтой байх нэ. За ямар яриа байх энэ төр гэдгийг бас ингээд сонгоод өгч болно. За одоо тэгээд бүгдээрээ ингээд хадгалчихна гэсэн үг. За ингээд end screen ингээд холбоод өгчлээ. За одоо энэ видеогоо бүгдээрээ үзье. За бид нэр за энд нэг хугацаа гарч байна тий. Хэд дээр одоо бид нэр end screen гаргах уу гэдгийг сонгосон.
За тэгэхээр хамгийн их үзэлттэй видео гэдгийг нь бол энд ингээд тохируулаад өгчихсэн байна. За subscribe тэгээ миний энэ суугаараа түрүүн мэдээллийн технологийн хөтч гэдэг юм чижсэн шүү дээ. За ингээд тохируулцдаг байна. За нэгдүгээр арга. За одоо тэгвэл бүгдээрээ энэ бол одоо саяны харуу бол видео оруулсны дараа ингээд тохируулчих болох нэ тийм ээ. За сувгтай видеогоо оруулж явах үедээ яаж тохируулах вэ гэхээр за бүгдээрээ нэг видео оруулаад. За бичлэг маань одоо бүр аплод хийгдчихлээ. Энэ finish processing гэж. За одоо энэ хараа видео элемент гэдэг нь идэвчсэн байна тийм ээ. Өмнө энэ болохоор идэхгүйсэн. За одоо ингээд next гэсэн төвчг дээр. За энэ хэсэгт болохоор end screen-ийг нэмж өгдөг байгаа. За add гэсэн төвчөн дээр дарна. За анкер нөгөө өмнө хэлжсэн нөгөө загварууд маань гараад ирж байна тийм ээ. За одоо энэ загварыг сонгоч. За энэ хамгийн үзэлттэй видеог энд бол гаргана гэж байна. Гэхдээ би энэ хамгийн их үзэлттэй биш. Эндээс би бас өөрөө энэ видеогоо тохируулж өгөх боломжтой. За тохируулахын тулд энэ доотлынхын choose speak видео гэдгийг дарна. За энэ гэхээр ямар видеог холбож өгөх гэдэг юм. Таны одоо YouTube сувгад оруулсан видеонууд гарна. Эндээсээ ингээд хараа сонгож өгнө гэсэн. За би энэ холбоно. За тэгэхээр би Google Drive-с хэрэггүй файлыг устгах гэсэн юм видео. За энд болохоор одоо плейлист холбож өгөх гэж байна тийм ээ. Тэгэхээр бид нэр видеогоо YouTube дээр ингээд одоо цэгцтэй байлгахын тулд энэ плейлист бол ингэж холбож өгөх боломжтой байдаг. За тэгээд одоогор бол энэ сувгтанд плейлист үүсэв. Дараагийн хичээл дээр бид нэр дараагийн хичээл. За одоо болохоор яг энэ сувгтанд одоо үүсгэсэн плейлист байхгүй тийм ээ. Тэгэхээр дараагийн хичээл дээр бид нэр энэ плейлистийг яаж үүсгэдэг талаар үзнэ. За одоо тэгээд бүгдээрээ энэ дээр нь хугацаа тэгээд артлынх нь фон видеоных нь зураг ямар байх хэвээр ингээд тохируулж болно гэсэн үг. За мөн одоо нэмэхэр бол add гэдэг дээр дараа л ингээд тавьчихна шүү дээ. За энэ тартаа одоо плейлистээ сонгоно гэсэн юм анхаарал гараад байгаа хгүй. Тэгэхээр бидний хувьд бол энэ ингээд хэрвээ сонгоогүй байх юм бол ингээд алдаа заагаад ингээд хадгалахдаггүй. Тэгэхээр бүгдээ энийг нь устгах чи одоо энэ удаа тийм ээ. За энэ ингээд гарч ахаар тохируулчих. Тэгээ ингээд зүгөөд бас эсвэл дээш нь ингээд тохируулж байна. За одоо ингээд save гэсэн тавчиг тарч. Ингээд next гэсэн тавчиг дараад publish. За одоо видеого харъя. За саяны бидний тохируулж одоо холбож өгсөн end screen-үүд миний тарагдаж байна тийм ээ. YouTube сувгаар ингээ end screen холбож өгсөний одоо давуу тал ач холбогдол нь юу вэ гэхээр одоо таны сувг одоо сувгийн сонирхоод одоо нэг видео гэж үзсэн өмнө дараагийн видеогоо үзүүлж одоо энэ өөрийнхөө сувгаар удаан байлгахад л зориулагдсан гэсэн. За тэгээд таны сувг одоо сувгдах видео бичлэг юмнуудыг ингээд удаан үзэх тахын ач холбогдол нь юу вэ гэхээр YouTube-ийн алгоритм бол хамгийн их үзэлттэй тэгээд их үзэгдэж байгаа тэр видеог одоо хин нэгэн одоо ингээ хайлт таны одоо видеонд байгаа түлхүүрөөр хин нэг ингээ хайлт хийхэд таны видео хамгийн дээд талд нь ч юм уу хамгийн ихэнд буюу тэр хайлтанд ингэж баригдаж гарах ирэхэд бол их ач холбогдолтой. Тийм болохоор ер нь одоо хэрвээ цаашдаа ингээ YouTube сувг хөгжүүлэх гэж байгаа энэ YouTube сувг ер нь илүү хурдан хөгжүүлэх үйл энэ end screen-ийг бол заавал хийж өгөх нь их чухал шүү. За өнөөдрийн хичээл ингээ дуслаа. Дараагийн хичээлээр бүгдээрээ end card гэж юу болох вэ? Видеон дээр яагаад end card-ыг нэмж өгөх вэ? Тэр талаар хичээл явах болно. За өнөөдрийн хичээл ингээд таалагдсан болвол та лайк дараад сувга subscribe гарч сувга захиалаарай. За баяр та дараагийн хичээлээр уулзъя.